За сайн байцгаана. Өнөөдөр нугас холбоос төвшөрөгт механизмын синтезээр нэгэн жишээг авч үзье. За бидний синтез хийх гэж байгаа жишээ маань бол дахир гол сэжлүүрт ийм дөрвөмжт механизм байгаа. За энэ дээр өгөгдсөн зүйл бол энэ сэжлүүрийн нийт уртаг өгөгдсөн, сэжлүүрийн хамгийн их далайцын өнцөг буюу ганхалтын өнцөг өгөгдсөн. Мөн энэ сэжлүүрийн хурдны өөрчлөлтийн коэффициент өгөгдсөн үед бол энэ механизмд синтез хийж механизм геометрик хэмжээсүүдийг тодорхойлох юм аа гэж. За тэгэхээр зэрэг бидэнд бол энд өгөгдсөн нь бол энэ дээд төв дээр бол сэжлүүрийн хамгийн их ганхаж байгаа хоёр захын байрлал өгөгдсөн байна. За энэ үед бол бид нар өмнөх бас хоёр жишээн дээр бол авч үзснээр болвол энэ дээр C1 байрлалд гол нормал шулуун, энэ дээр Т-дээс бүрхэлтийн өнцгөөс 90 градусны бүрхэлтийн өнцгийг хоёр гол нормал шулуунууд татаад энэ хоёр захын байрлал болон энэ А төвийг багтаасан тойрог татна. За энэ багтаасан тойрог бол өөрөө яаж яах вэ гэхээр энэ багтаасан тойргийн энэ мужид бол энэ дахир голын А төв байрлах үндсэндээ боломжт тийм хэсэг гэсэн үг. Энэ дээр яагаад энэ ингэж байрлаж байгаа юм гэхлээр зэрэг энэ бүрхэлтийнхээ өнцөгт бол захирагдаад энэ хурдны өөрчлөлтийн коэффициентэд захирагдаад энэ төв дээр бол авах боломжтой ийм мож гэсэн үг. За бид нар энийг авахтаа бол ингэнэ. За биднэрт бол энэ бүрхэлтийн өнцөг бол ийм дахир гол шатуунтай юутай сэжлүүртэй механизм дээр бол шатууны хоёр захын байрлалд хооронд үүсгэж байгаа өнцөг бол бүрхэлтийн өнцөгөөр хадгалагддаг энэ дээр. За биднэрт бол энэ дээр энэ тойрог дээр энэ А төв дээр бол энэ хоёр захын байрлал дах бүрхэлтийн өнцгийг агуулж татсан энэ төв бол бидний дахир голын төв байх боломжтой гэж боломжтой юм. За тэгвэл дахир голынхаа төвийг нэгэнт олдсон бол одоо биднэрт энэ дахир голын урт, шатууны урт хоёрыг бол бид бол тасдаж авах шаардлагатай гэсэн. За шаардлагатай гэж. За тэгэхээр зэрэг биднэрт нэг юм байгаа. Хоёр захын байрлал болвол хоёр захын байрлалд C-гээс А хүртэлх байрлал болвол C1 штрихээс А хүртэлх байрлал болвол шатун дахир гол хоёр болвол тэнийсэн энтлийн захын байрлал. За C2 штрих А төвийг дайрсан энэ шулуун болвол манад давхцсан байрлал буюу дахир гол шатун хоёр болвол нэг шулууны дагуу давхцсан байрлалууд гэсэн үг. За тэгвэл тэр давхцсан байрлалуудыг ингээ А C2 штрих гэдэг болвол L-с хасах нь L-с хасах нь R. За А C1 штрих гэдэг болвол L шатууны уртаас шатууны урт дээр R1 гэсэн дахир голынхаа уртыг нэмнэ гэсэн үг. Дахир голын уртыг нэмнэ. Энэ бол L-с шатууныхаа уртаас дахир гол нь хасж байгаа буюу давхцсан байрлал нь энэ хоёр бол 180 градус тэнийсэн хамгийн энцхийн байрлал гэсэн үг. За тэгвэл эндээс бид энэ дахир голынхаа R уртыг буюу дахир голын R урт гэдэг бол манад бол A B1 бөгөөд AB бөгөөд энэ хоёрыг хооронд хасаах тэнийсэн байрлалаас давхцсан байрлалыг AC1 штрих асах нь AC2 штрих буюу хоёр захын байрлал энийг хуваах нь 2. За энэ бол R болно гэж. За энийг R болох бид нар яаж үзэж байгаа гэхлээр зэрэг А төв дээрээс C2 дээрээс ном татхлаар шатун дахир гол хоёрыг огтолсон энэ нэг тэнийсэн нийт урт дээр бол энэ цэгийг бол олж ийн гэсэн үг. Энэ цэгийг. За тэгэхээр энэ цэгийг дээрээс хоёр хуваахлаар бол R
R зай олдно гэсэн үг. R зай гэдэг бол бид нар дахир голын урт. За одоо тэр татлаа гэсэн. Тэр татаад B1, B2 штрих хэмжээнүүд бол ингээд тасдагдаа дахир гол бол тасдагдчихлаа гэсэн үг. За ангийн механизмын бол эцсийн байрлах геометрик хэмжээсүүд нь бол эндээс гэж олдох юм а гэж. За тэгвэл бид нар энэ дээрээс нэгэнт нөгөө масштабцсан график арга учраас μL гэдэг зургийн масштабынхаа коэффициентаар μL зургийн масштабын коэффициентаар за манад LAB буюу дахир голын урт бол μL-ийг үржих нь AB хэмжээ. За би нэг штрих байсан ч болно. За энэ дээрээс LBC гэдэг хэмжээ болвол мөн л μL-ийг үржих нь BC гэсэн үг. BC. За эдгээр бол тэгээ тодорхой масштабаар өгөгдсөн уртуудаараа тодорхойлогдох юм а гэж. За анхаарал тавьсан явдал баярлалаа.